Сайн байцгаана уу гэдэг. Өнөөдрийнхөө бичлэг хуудсыг хичээл болцгоё. Тэгэхдээ оролцоорой. Өнөөдрийнхөө хичээлээр үсээр бүрэл бүрийн нэг зүйлс амтан бүхээс болохыг мэдэх мөн дэлхийн дүрсээр ачааны машин наад сурцгаах болно. Хүүхдүүдээ дараах хэрэглэхүүнийг бэлтгэрэй. Зургийн дэвтэр, аав ээжтэйгээ хамтран дөрвөлжин дүрс нэвшилхэд, тэгшин дүрс нэвшилхэд, дугуй дүрс, хоёр ширхтийг бэлтгэрэй. Мөн цавуу, гутгийн харандаа юм уу, тосон харандаа бэлдэж тавиарай. Хүүхдүүдээ зургийг сайтар ажиглаарай. Ямар дүрс байгааг багштайгаа хамт нэрлээрэй. Дугуй дүрс, гурвалжин дүрс, дөрвөлжин дүрс, тэгшин дүрс. Тэгвэл эдгээр дүрсийг ашиглан их зүйлс болон амтан хийж болдог гэдэг шүү хүүхдүүдээ. Та нар хичээлийнхээ дараа дугуй, дөрвөлжин, гурвалжин, тэгшин дүрсээ ашиглан эдгээр их зүйлс болон амтан хийж үзээрэй. Хүүхдүүдээ энэ юу вэ? Сайн байна. Энэ бол ачааны машин шүү дээ. Тэгвэл одоо бүгдээрээ аав ээжтэйгээ хамтран бэлдсэн дүрсээрээ ачааны машин нааж сурцгаая. Зургийг сайтар ажиглаад дарааллын дагуу ачааны машинаа аав ээжтэйгээ хамтран наагаарай. Хамгийн сүүлд машиныхаа цонх болон нүхийг харандаагаар унж төслөөрэй. Хүүхдүүд та нарыг ийм гоё ачааны машин хийж чадсан гэж багшин ихтэй байна. Харин одоо харандаагаар зам, машин гэдэг орчингон зурж бүтээлээ баяжуулаарай. Зэгчүүд та бүхэн хүүхдүүдээ төслөн бүтээлүүдийг дэмжин туслаарай. Хичээл бүртээ оролцох хэрэгтэй.